Бүх бурхны шашинд там гэдэг ойлголт байдаг ч гэсэн буддын шашнах илүү дэлгэрэнгүй тэрнээс гадна бас хүйтэн халуун гэх мэтээр ангилдаг их өөр байдаг байна. За тэгэхээр буддын шашны там яг ямар байдаг талаар ойлголтуудыг авцгаая. Буддын шашин амар амгалан бясалгал хийгээд хамаг амьтны тусын тулд гэддэг билээ. Харин буддизмын тамийн тухайд нэг талаас үндсэн шашинтайгаа зохицолгүй санагдаж магадгүй юм. Хүний хадаасаар дүүрэн төмөр орон дээр хэвтүүлэн цоолж эсвэл гидсийг нь халуун төмрөн бөмбөлгөөр дүүргэсэн тухай дүрслүүд бий. Эдгээр нь энтхэгийн хамгийн эртний хинду болон буддын судрууд дээр гардаг нарака хэмээх тамийн ертөнцийн тухай дүрслүүд юм. Барууны төсөөлөлд буддизм нь номхон амар амгалан бясалгалтай холбодог бол бодит байдал дээр буддын шашинд бусад шашнуудын уламжлалтай харьцуулахад хамгийн нарийн төвхтэй хамгийн олон төрөл хэлбэрийн тамийн тухай ойлголтууд байдаг. Буддын судруудад тамийн тухай хамгийн анх дэлгэрэнгүй дүрсэлсэн Пали судруудын нэг болох Девадута Сутта юм. Энэ сударт бурхан багш амьдралдаа ёс журамгүй явсан нэгнийхээ дараа там руу хэрхэн татагдан очисон тухай өгүүлдэг. Нэгэн хүнийг тамийн хаан болох Ямагийн өмнө авчираад амьд байхдаа буддын сургаалд анхаарлаа хандуулсан хэсэг талаар байцаадаг. Яма түүнээс ингэж асууна. Чи өөрийгөө дахин төрхөөс ангид бус, үхэл төрөх хувь тавилантай гэдгээ ойлгоогүй гэж юу? Чи хүүхэд төрхийг хүн өтөлж, өвдөж, үхэж байгааг харсан биз дээ. Энэ бүхэн чиний өмнө анхааруулга байсныг анзаарсан уу гэтэл тэр хүн мэдээж ойлгоогүй бөгөөд улмаар амьд байхдаа үлдсэн муу үйлдэлүүдийнхаа төлөө тамд шаналдаг тухай гардаг. Судар түүнийг ойгоор гүйж явахт нь унах навтс. Гарын хөлийн хурууг нэг нэгээр ногтлон хайж, шүлттэй голд амьдараа чанагдаж, төмөр хайлуулж амран цутгаж байгаагаар дүрсэлдэг. Үнэхээр аимшигтай ч энэ судрыг үзэл санааны үүднээс авч үзвэл тухайн хүний төлөө хийж буй ашиг тустай зүйл гэж үздэг байна. Христийн шашинд тамыг ихэвчлэн үүртийн шийтгэлийн газар гэж үздэг бол буддын шашинд там бол зүгээр л 6 төрлөختний оршихуун нэг юм. Дахин төрөлтөөр очиж болох төр зургийн ертөнц юм. Хүн тэнд хэдэн зуун мянган жил зовж болохч муу үеийн үрэн дуусах үед тэрхэн өөр сайн төрөл дахин төрөх боломжтой болдог. Энэ нь тамийн оршихуун зорилгын шийтгэл гэхээсээ илүү сэтгэлийг нь цэвэрлэж дараа төрөлдөө илүү дээр нөхцлөөр төрөх боломжийг бүрдүүлж буй гэж буддын шашин ойлгодог гэсэн үг юм. Зарим судруудад Ямаг бурхтай нэг хувилгаан гэж үздэг бөгөөд тэрээр зовж буй хүмүүст инэрэнгуй сэтгэлээр ханддаг гэж тайлбарладаг. Гэхдээ энэ буддистууд тамд очихыг хүсдэг гэсэн үг огт биш. Орчин үеийн буддистууд муу үеийн үрээс зайлсхийхийн тулд бусдыг буддын сургаалд урайлж энэ мэд тамийн тухай бодит дүрслүүд дээр хүмүүст анхааруулга өгөхийг хичээдэг. Нэгэн жишээ бол Вьетнамын Пhu Cave хэмээх газар юм. Энэ агуйн тамийн дүр төрхийг дүрслэн үзүүлсэн байдаг бөгөөд Вьетнамын уран бүтээлчид боддоор тамшиг харагдуулахын тулд том хэмжээтэй аимшиг дүрслүүдээр дүүргэсэн байдаг байна. Агуйн гүнд нүглэн амжлах, уучлалт гуйх сүм хүртэл бий. Харин дараа нь хүмүүс дээр нарны гэрэлтэй павильон руу шатаар хөсдөг. Энэ гимээ намжлаад гэрэл гэгээрөө тэмүүлэх гэсэн утга санааг агуулдаг байна. Таиландын олон сүм хийдүүдэд буддизмын тамийн сэтвтэй газрууд ч байдаг байна. Японы Осака хотын Сенкожи сүмч үүнтэй адил үзүүлэнтэй бөгөөд явж буй хүмүүст зориулж гэрэлтүүлэг, хөдөлгөөн бүхий тайзны үзүүлбэр мэт тамийн аимшигыг харуулдаг байна. Өчигдөр бүр тухайн амьдралдаа хийсэн үйлүүдэд тэмдэглэн бөглөдөг, асуулга бөглж өөрийнх нь хувьд тамд очих магадлал хэр өндөр болохыг олж тодорхойлдог ч хэсэг бий. Сүмийн дотор бас нэг онцгой үзүүлэн байдаг. Хадан ханыг өрөмдөж гаргасан том дугуй нүхэнд толгоогоо хийвэл тамд тарчилж буй сүнснүүдийн аимшигтай чарлаан дуулддаг гэх нь бий. Алдар Tiger Balm хэмээх ургамлын тосыг бүтээсэн гуу ах トゥ хоёр Сингапурт үүнтэй адил Harpar Villa нэртэй цэцэрлэгт байгуулсан. Энэ нь хүмүүсийг буддын ёс суртахууны үзэлд уриалах, зөв үйлдэлийн үндсийг ойлгуулах зорилготой юм. Буддын шашны тамийн ертөнцийн тухай нэг хувилбар нь Абхит Хармакоша хэмээх сударт дүрслэгддэг. Манай эртний 4-р зууны үед зохиогдсон энэ сударт 8 хүйтэн там, 8 халуун там, мөн дуусшгүй олон хөрш тамууд гэж нэрлэгдэх газрууд оршдог тухай өгүүлэгддэг. Эдгээр хөрш тамууд нь орон нутгийн итгэл үнэмшил тохирсон төрөл бүрийн аимшиг дүрслэлтэй байдаг. Жишээ нь бүх бадам лянхан там. Энд хөлдөж зовж буй хүний бие цэврэн өсөрч, тэр нь дотроосоо цацран хагарч, бүх бие нь хөх бадам лянхаа цэцэг гарсан мэт харагдаг тухай гардаг аж. Бас хар зураасны там хэмээх газар ч бий. Тэнд хүний биеийн дээр хар зурааснууд гарч ирдэг бөгөөд тамийн ажилчид эдгээр зураасны дагуу хутгаар түүний биеийг хэрчин, биеийг нь хуваадаг.
Зовж буй хүн хэсэг хэсгээрээ салж бутарсныхаа дараа дахин эргэн нийлдэг бөгөөд энэ бүхэн дахин давтагддаг. Эдгээр тамийн тухай ойлголтууд нь шашин судлаачид буддын шашин хэрхэн янз бүрийн бүс нутагт дэлгэрэх явцдаа хувирч өөрчлөгдсныг судлах гол түлхүүр болж өгдөг байна. Тамийн тухай үзэл санаа нь маш уран сэтгэмжтэй, өргөн цар хүрээтэй тул тухайн бүс нутгийн буддын шашинтнууд өөрсдийн тамийн үзэл, туйрвал, ёс жайгийг бүтээх боломжийг бүрдүүлсэн байдаг. Эдгээрийн ихэнх нь хамд аялсан сүсэгтний тухай өгүүлдэг бөгөөд тэрхүү хүн өөрийн биеэр зовлон үзэж бусдад сэрэмжлүүлэг болгохын тулд эргэн ирдэг домогт дээр үндэслэн байдаг. Энд бол Зүүн Азийн орнуудад өргөн тэмдэглэгддэг сүнсний баяр буюу Ghost Festival-ийн гол сэдэв юм. Одоо Хятадын хөлбөрийг авч үзье. Хятадд энэ баярыг жил бүрийн 7 дугаар сарын бэлгийн толлын 15-ны өдөр тэмдэглэдэг. Хятадын буддистууд энэ өдөр хоол хүнс, мөнгөн хандвийг лам нарт өргөн барьвал тамд зовж буй өвөг дээдтэй тусалж чадна гэж итгэдэг. Өнгөрсөн хүмүүсийнхаа нэрийг газар бичээд гадуур нь тойрог зураад дотор нь мөнгөө шатаадаг. Хэрвээ та тиймтэй тааруул хизээч дотор нь гიშгэж эсвэл хүрч болохгүй. Учир нь тэр сүнснүүд таныг өхөн хөлтөлчин дагна гэж үздэг байна. Энэ баярын суурь нь Бурхан багшийн шав Мулян буюу санскритаар Модгадхянагийн түүх юм. Эцэг их нас барсны дараа тэрээр буддын лам болж бясалгалаар дамжин ертөнцүүд хооронд аялах чадварыг олж авдаг. Ийхүү тэрээр ихэн амьд байхдаа буддын лам нарт зориулагдсан хандвийг өөртөө завссан зэрэг олон тооны нүглээс болж тамд дахин төрснийг нь мэдэж авдаг. Гэвч Мулян ээжигээ аврахаар тамийн гүнд орж дамдаа тоо томшгүй аимшигтай газруудыг туулдаг. Эцэст нь тэр Бурхан багшид хандан эхийг аврахыг гуйж чаддаг байна. Энэ түүх нь ирээдүйн хүмүүс ч гэсэн өөрийн дотны хүмүүсийг аврахын тулд хандив өргөж, буян үйлдэх боломжтой гэдгийг илтгэн сүнсний баярын эхлэлийг тавьсан хэмээн үздэг. Сүнсний баярын үеэр гэр бүлүүд буддын сүмд очин лам нарт мөнгө, хоол хүнс өргөн барьж, энэ нь там зовж буй хайртай дотныхоо хүмүүсийн сэтгэлийн тайтгарал, бие махбодны тэжээл болдог гэж итгэдэг. Зарим нь эдгээр өргөлүүдийг гэртээ буй өвөг дээдсийнхаа бунхан, гэрийн тахилгын ширээн дээр ч дахин давтан өргөн барьдаг байна. Зарим хийдүүдэд Мулян түүхийн жүжиг тоглож, ташны зан үйлийг үзрийн хэлбэртэй уялдуулсан арга хэмжээ зохион байгуулдаг. Тоглолтын үеэр саяхан талигаачлуулсан хүний ар гэрийнх нь тайзан дээр гарч, хайртай хүмүүсийнхаа зургийг барин, Мулян тэднийг аврахыг гуйдаг нь энэхүү уламжлал шашны болон ёс заншлын заагийг бүдгэрүүлж буйг харуулдаг. Шашны түүхчид энэхүү сүнсний баярыг Хятадын нийгэмд буддын шашин хэрхэн уусч, нутагсан явцыг судлах гол хөшүүрэг гэж үздэг. Уг баярыг Хятадын өнцөг булан бүр тэмдэглэдэгч буддын шашны хэлбэрээс нэлээд өөр, олон янзаар тэмдэглэдэг нь энэ баяр буддын шашин Хятад орнд дэлгэрхээс өмнө буюу 1-р зуунд аль хэдийн орсож байсан уламжил байж болцсогүй гэж үздэг байна. Үүнээс сонирхолтой нь сүнсний баяр нь буддын болон күнзийн ёсны элементүүдийг хослуулсан байдаг. Учир нь буддын лам нар гэр бүлээ орхин, хувийн холбоос бүхнээс татгалзах тангараг өргөдөг бол Мулян эхийгээ аврахаар тамд орсон нь буддын шашны өнцгөөс харахад нэлээд онцгой гинтийн үйлдэл юм. Харин гүнзийн сургаалд эцэг эхтэй хүндэтгэл үзүүлэх, үр хүүхдийн үүрэг хариуцлага маш чухал байр суурь эзэлдэг тул ээжигээ тамаас аврах буддын лам нарын тухай түүх нь Хятадын күнзийн соёлд буддын шашныг илүү тааламжтай, урайлгхан харагдуулах зорилготой байж болохыг харуулдаг. Гэвч тамд аялсан зөвхөн Мулян биш, Таиландын буддистууд Раналаа нэртэй ламын түүхийг ч мөн тэмдэглэдэг байна. Тэр ч бас бясалгалын хүчээр тамийн орн руу нэвтрэх чадвартай болж, гэтээ Мулян шиг эхийгээ аврахын тулд биш, харин үеийн үйл явцыг ажиглаж, зовж буй сүнснүүдийг ирээдүйн хүмүүст дамжуулах сургаал, анхааруулгыг авчирдаг. Түүний аяллыг дүрсэлсэн 70 модон дээр хийсэн зурагт судрууд 18-аас 19-р зуунууд маш их түгээмэл байсан. Эдгээрийг лам нар оршуулах ёслол болон хормын үеэр дуудан уншдаг байв. Праналагийн дүрслүүд Таиландын ханын зурагс хэлбэрт олонтоо гардаг. Хамд аялдаг нь зөвхөн эр лам нарч биш, буддын эмэгтэй сүсгтнүүд ийм аял хийдэг тухай домогч бий. Түүний тод жишээ бол Бодхисаттвагийн түүх юм. Эхэндээ энэхүү Бодхисаттва нь энтхэгийн язгууртан гаралтай бүсгүй байсан бөгөөд ихэн нас барсны дараа буддын сургаалд хайхрамжгүй хандсны улмаас тамд унсан гэдгийг нь мэдэж авдаг. Инэрэнгүү охин там руу орж ээжигээ хайх бөгөөд тентхийг хараад сэтгэл нь ихэд шаналж, дахин төрөх бүртээ тамд төрж, тэнд зовж буй сүнснүүдийн тайвшрал, буддын сургаалыг түгээх тангараг тавьдаг. Улмаар тэрээр дахин төрөхдөө эрхтэй болдсон бөгөөд буддын шашны Бодхисаттва Читиш Гарба хэмээх нэрээр хүмүүс мэддэг болсон.
Тэр өнөөдөртсөн тамд үлдэн зовж хүн сүнснүүдэд туссаар байдаг хэмээн буддын шашинд тайлбарладаг. Судлаачид Муляны түүх болон Кшитиг Арбагийн домгийн хооронд ижил төстэй зүйлсүүдийг анзаарсан байдаг. Энэ нь Бодхисаттвагийн түүх анх энэтхэгт бус харин хятад зохиогдсон байж болцшгүй гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргэсэн. Төвдөд Нанксэ Обам хэмээх 12 дугаар зууны эмэгтэй хүний тухай домгийг жүжигээр тоглодог уламжлал бий. Тэрбээр атаархсан нөхөр болон хадам аавынхаа тарих угаалтаар зодуулж амиа алдсан нэг юм. Түүнийг үхсний дараа сүнсэн тамийн ертөнцөөр аялж Яматай уулздаг. Яма түүнийг буддын сургаалд үнэч зүрх сэтгэлийг нь бишрэн хүндэлж хүн төрлөختөнд буцаж очиод буддын шашинд тамийн тухай сургаалыг түгээхийг захидаг байна. Нанкса Обам бол тамд очиод буцаж ирсэн цорын ганц төвд хүн биш. Төвдийн олон тосгон суурьнд диалог буюу үхжилбэл үхээд буцаж ирсэн хүн хэмээх орон нутгийн өөрсдийн түүхийг умаг ярианууд бий. Энэ уламжлал өнөөдрийг хүртэл төвдийн зарим нийгэмд хадгалагдсаар байгаа бөгөөд Америкийн нэгдсэн улс ч гэсэн өөрийн анхны буддын диалогтой болсон. Тэр бол Самуэль Бурхолц хэмээх хүн байдаг бөгөөд хагалгааны үеэр зүрхэн зогссны дараа тамийн аял хийсэн тухайга комик ном хэлбэрээр тойрвсон байдаг. Ийм түүхүүдийг сонсоод магадгүй энэ бүхэн зүгээр л бэлэгдэл байх. Энэ сэтгэл санааны зовлон, хүн өөрийн буруугаас үүдэлтэй шаналл, эсвэл бусдад учруулсан тархичлалын зүүрлсэн хэлбэрийн болов уу гэж бодож магадгүй юм. Зарим буддистууд ч ингэж тайлбарладаг. Нарака буюу тамийн орчил нь оюун санааны поригц, бодит бус дүрслэл гэж тайлбарлах хандлагач бий. Гэвч бид дээрх олон жишээнээс харж байгаа шиг өнөөдрийн олон буддистуудын хувьд там бол маш бодит, аимшигт зовлонгийн оршихуй гэж итгэдэг. Ялангуяа буддын шашны 50% бясалгал, гэгэрлийн төгс төгөлдөр хэмээх төсөөлдөг хүмүүсийн хувьд ийм тамийн тухай ойлголт гинтийн зүйл байж магадгүй юм. Харин шашин судлаачид үүнийг илүү өргөн хүрээнд тайлбарладаг бөгөөд энэ төөрөгдөл нь ориентализм хэмээх ойлголтоос үүдэлтэй гэж үздэг. Ориентализм гэх нэр томьёо нь философч Эдвард Саид анх нэрлсэн бөгөөд дорны ертөнц буюу Аз твийг барууны соёл иргэншлийн эсрэг дүр, үл ойлгогдох нууцлаг газар нутаг, ашиг олох, их үсвэр болгох үзэл санаатай гэдгийн тогтолцоо юм. Түүхийн туршид ориенталист хандлага олон ташаа ойлголтыг бий болгосон. Тухайлбал Зүүн Азийн соёлууд барууныхаас яг эсрэг, нэгэн хэвийн, огт өөр ертөнц мэт дүрсэлсэн байдаг. Үүний тод жишээ бол Индиана Джонс and Temple of the Doom кино юм. Индиана Джонс бол Америкийн нэгдсэн улсын логикч, шинжлэх ухаанд итгэдэг антропологч бол хар сумын тэргуунд шүтлэг давтсан, галзуурсан тахилч байдаг. Ориентализм энэ хэлбэрийг ихэнх хүмүүсийг сөрөг жишээгээр мэддэгч бас нэг хэлбэр нь эерэг ориентализм гэж нэрлэдэг байна. Гэхдээ эерэг гэдэг үг нь сайн гэсэн үг биш, харин Зүүн Азийг хит романтизм маягаар төгс утопи мэтээр үздгийг хэлж байгаа юм. Америкийн нийгмийг хит хяналттай, хүлээс дүүрэн хэмээн дүрсэлж, харин Азийг соёлыг өөрийгөө нээх эрх чөлөөт аял мэтээр үзүүлсэн байдаг. Hiroaki The Dharma Bombs романд буддын шашныг Америкийн хэрэглээний соёл, материализмын эсрэг сөрөг хүч гэж дүрсэлдэг. Мөн шашны талаарх хит ерөнхийлсөн төсөөлж энд багтдаг. Жишээлбэл Христийн шашин там, мөнхийн гисгэл гэж ярьдаг бол буддизм бол зөөлөн энэрэнгүй шашин гэх мэт. Иймэрхүү ойлголт нь буддизмын бодит олон талт гүн гүнзгий чанарыг бүрдүүлдэг байна. За бидний бичлэг энэ хүрээд өндөрлж байна. Аль нэг шашныг дүгийлгэх эсвэл нөгөөтгийг нь доромжлох гээгүй ерөнхийд нь ийм байдаг ингэж хөгжсөн гэдэг талаар ерөнхий ойлголтын хүрээнд ярьлаа. За тэгэхээр манай Монгол улсадсан бас буддизм шашин бас сонирхолтой хөгжсөн байдаг. Жишээ нь төвдөд байхгүй хаач байхгүй нэг зүйл байдаг нь нас барсан хүний араас алтан хайрцаг нээх гэх мэт өөрсдийнхөө аргаар хөгжүүлээд явсан байдаг. Мөн Монголын лам нарт одоо буддизмын шашныхан хамгийн тухай ойлголт бага байдаг эсвэл нээхийг тэр тухай ярихыг хүсдэггүй баг. Би өөрөө шашин шүтдэггүй хүн сайн мэдэхгүй байна. Нууцлаараа гэхдээ ер нь бол надад тэг санагдаж байна. За тэгээд юу бодож байгаагаа бидэнтэй хуваалцаарай, комент хийгээрэй, лайк дараарай, шеэр хийгээрэй. Баярлалаа.